За бүгдээр сайн байцгаана уу? Нээлт маань сайн болж дуслаа тий. За бүхэнд бүх алдрыг өргөж байна. Өнөөдөр хэдий нээлтийн ёслол болсон ч гэсэн залуучуудын нөхөрл бол байгаа. Хэдүүлээ үгээ сонсцоод тэгээд өчтөр зарлсан шүү дээ тий. Ширээний тенсний тэмцээн болно.Эмсэж бүгдээрээ ядарч байгаа ч гэсэндээ сайн оролцож өгөөрэй. За өнөөдөр үгийг болохоор Уул Жаргал пастор маань дамжуулнаа. Мацхано ятач нээлтийн ёслолдоо онцгойлон бэлдэж хамтдаа үйлчилсэн ахын дүүстэй баярлалаа. Ядарснаа нэрмгисээ залуунаас гэж тийм учраас сайхан юм шиг байна тийм үү? Ятач оролцсон бүхий л хүмүүсийн хэлж байгаа нийтлэг нэг зүйл нь ийм гоё нээлтийн ёслол үзээгүй гинэ. Ягаад гэвэл бүх зүйл нь дистаралалтай басар зохион байгуулалттай маш гоё болсон. Багтан дууч үнэхээр гоё байсан гэсэн мөн бичлэгч гэсэндээ үнэхээр гоё байсан гинэ. Үгэлж явах хууртай байсан гэж нэг л хүн хэлнэ лээ. Ятач үйлчилсэн залуучуудаа олон оны турш цэвэрлэж арчиж мөн багтан дуугаараа мөн медиавагийн бичлэгээр олон хэсэгт үйлчилсэн бүхий л ахын дүүстэй баярлалаа. Энд залбираад эхлэе. Хайрын бурхан тандаа баярлалаа. Эзэн таны өмнө өхөр өтөвгөлдөө адил гэмтэн байсан биднийг эзэн та өөрийн цорын ганц хүүгийн цусаар гэмнүглийг мөнхөд хуучилж өгөн бурханы хүүхэд болохын агуу нэгүслийг өгсөнд талархаж байна. Өнөөдөр манай чуулганы нээлт болсон билээ. Үгээр бүх зүйл дуусч байгаа биш. Харин үүнээс ч илүү агууг эдвхэн үзэх болно гэсэн тэр эзний үгийн дагуу энэ газар дээр өшөө олон сүнснүүдэд сайн мэдээ тараах энэ ажил маань одоо үргэлжилж байгаа илээ. Түүний төлөө эзэн та бид бүхнийг эрхмээр хэрэгжилж өгөхийг хүсэж байна. Эзэн танд хэрэглэгдэхийн тулд бид бүхэн бие болон зүрх сэтгэл бүхий л зүйлээ эзэн таны өмнө цэвэр ариун авчин эзний сайн мэдээнд хэрэглэгдэх зохистой цэвэр сав болоход та тусалж өгөхийг хүсэж байна. Өнөөдөр ч энэ цагаар дамжуулан эзэн та ариун сүнстэй хүн төсвөрт гарцааг мэдэх ухаарах ёстой үеийн тэр зүрх сэтгэлд нь суулгаж өгөхийг хүсэж байна. Бидний хайрладаг эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Аамен. Халуун байна. Тайлчээ. За, 1-р Коринт 6-р бүлгээс хамтдаа өнөөдөр сурж үзье. 1-р Коринтын 6-р бүлэг. Аль болох богинохон орохыг хичээнэ. Мөн пастор ч гэсэндээ үг дуусгаа шууд сайн мэдээний багийг аваад хөдлөх ёстой учраас эндээс хэдэн сургамжийг хамтдаа авцгаая. 1-р Коринт 6-гийн 12-оос 20-р ишлэл хүртэл ахнар нэг ишлэл, эгчнэр нэг ишлэл гэдэг ээлжлээд уншаад дуусгая. Надад бүх юм зөвшөөрөгддөг гэсэн чи бүх юм тусдаа биш. Надад бүх юм зөвшөөрөгддөг гэсэн чи би юугаарч эзэмдүүлэхгүй. Эзнийг бурхан амьлуулсан төдийгүй биднийг ч бас өөрийн хүчээр амьлуулна. Янхан та нийлсэн нь түүнтэй нэг бий болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь хоёр нь нэг махбод болно гэсэн юм. Садар самуунаас зүхт хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч нь өөрийнхөө биед нүгэл үйлддэг. Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул
биеэрээ бурхныг алдаршуул. За залуучууд маань үргэлж санах ёстой, санж явах ёстой, мөн тунгаан бодох ёстой чухал үг гэж бодон өнөөдөр энэ үгнээс суралцъя гэж бодлоо. Онцгойлон энэ удаа Улаанбаатар төв жуулганд шинээр оюутан болон орж ирсэн олон залуучууд бий. За залуучууд гараа өргөдөө энэ удаагийн шинэ оюутнууд бараг 3-1 нь манай шинэ оюутан залуучууд байх шиг байна. Онцгойлон шинэ оюутан залуучууд маань үүнийг сэтгэлдээ сайн сийлээ шүү. Ягаад гэвэл божтор бич оюутан байсан. Мэдээж аврагдаагүй оюутан байсан. Одоогоос 20 хэдэн жилийн өмнө тэр үед хөвсгөлд амьдарч байгаадаа Улаанбаатар хотод хотын хүн болохоор ирсэн. Ямар залуу байсан бол нэг тийм улаан ацартаа тийм залуу байсан болоо. Бараг тийм бах тийм ээ. Тэгж ирээд анхаарах нэ. Улаанбаатарыг харах нэ. Ирэммэраа мэдээж тэрнээс өмнө Улаанбаатар тэдэд ирж байсан л дээ. 8 их гээд. Оюутан болоод ирэх үед үнэхээр ирэмээрээс мэдээж 20 хэдэн жилийн өмнө Улаанбаатар үүнээс ч илүү хар бараан тийм газар байсан л дээ. Гэхдээ хөдөө орон нутагт амьдарч байгаад хотод ирээд оюутан болоод амьдрахаар ирэх үед үзэж харах зүйл ихтэй. Яг гэвэл бүх эрх чөлөө надад одоо нэг ясандаа миний гарт байсан. Тийм учраас би өөрөө төлөвлөж би өөрөө яаж ч амьдарч болох тийм амьдрал маань ихэлсэн гэсэн үг. Тийм учраас үнэндээ нэг талаасаа бие дагаад амьдрна гэдэг нь сайн талууд байгаа ч гэсэндээ нөгөө талаас нь бол хичнээн бол хичнээн гэмнүгэл байна уу юу вэ түүнийг хийж болох тийм орчинд үндэ ил гарч ирсэн юм шүү. За тиймээс шинэ хичээлийн жил эхэлж байгаа учраас мөн манай залуучуудын хувьд энэ үг нь үнэхээр зүрх сэтгэлдээ сийлэх ёстой болов уу гэж бодоод өнөөдөр хамтдаа энэ үгнээс жоохон тунгаан бодъё гэж бодлоо. За 12 дээр ингэж үтсэн байна тийм үү? Надад бүх юм зөвшөөрөгддөг гэсэн чи бүх юм тустай биш. Надад бүх юм зөвшөөрөгддөг гэсэн чи би юугаарч эзэмдүүлэхгүй гэж хэлсэн баг. 1-р Коринтын 10-р бүлэг дээр чи энэ үг гарч байгаа ахын. За Христэд итгэгч хүн гэдэг нь юу юм болоо? Эрх чөлөөг олж авсан хүмүүс. Тийм биз? Та нар үннийг мэдэж үнэн та нарыг чөлөөлнө гэсэн тэр үгтэй адилхан бид өхөн авралыг авах мөчд гимнүглээс байна уу, шүүлтээс байна уу, бүх зүйлсүүдээс бид өхөн чөлөөлөгдсөн тийм хүмүүс болсон. Тиймээс Илж Паулч тэр надад бүх юм зөвшөөрөгддөг. Надад бүх юм зөвшөөрөгддөг. 2 удаа хэлсэн байгаа юм. 1-р Коринтын 10-р бүлэг дээр чинь үгийг хэлсэн баг. Гэвч Христэд итгэгч хүнд өгөгдсөн энэ эрх чөлөө гэдэг зүйл нь байгаач. Үүнийг бид өхөн сайнны төлөө хэрэглэх ёстой гэдгийг үргэлж санаж явах ёстой. Надад бүх юм зөвшөөрөгддөг. Үнэхээр тийм үстэй. Гэхдээ бүх юм зөвшөөрөгддөг боловч асуудал нь юм бол бүгд үнэхээр тусдаа биш ээ гэж хэлсэн баг. Бүх юм зөвшөөрөгдөг гэсэн чи би юугаарч яахгүй гинэ эзэмдүүлэхгүй гэж хэлсэн байгаа юм. За энэ үгийг ойлгохын тулд 1-р Коринтын 10-р бүлгийг бас хойш нэргүүлээд ажил утгатай үг гарсан байгаа. 10-ын 23-аас 24-р ишлэл. 1-р Коринт 10-ын 23-аас 24-р ишлэл хамтдаа уншийе. Бүх юм зөвшөөрөгддөг. Харин бүгд тусдаа биш. Бүх юм зөвшөөрөгддөг. Харин бүгд босгон байгуулдаггүй. Хинч өөрийнхийг ус харин бусдынхийг эрэг. Энэ үгэн дээр ч тэр ялгаагүй бүх юм зөвшөөрөгддөг гэсэн байгаа юм. Үнэхээр бид өхөн юуг ч хийж болно. Гэвч миний хийж үлдэж байгаа эдгээр зүйлсүүд нь эзний төлөө, сайн мэдээний төлөө хэрэглэгдэж байна уу? Үгүй юу? Энэ хамгийн чухал зүйл ээ. Саяхан нэгэн номлогч маань нэлээд ямарч ирсэн. Ярьсан. Яасан гэдгсэн. Дүүргийн маань нэг ахлагч байсан. Гэтэл яасан бэ? Аврагдаад удаагүй хүнийг дагуулад шинжэнгөө мөрийтэй тавуулсан. Тэгээ юу гэж хэлсэн бэ? Аврагдсан учраас гим нүглийг нийзэн энэ нүглийг ч эзэн уучаасан учраас зүгээрээ гэж хэлсэн. Эхнэр нь түүнийг сонсоод бачимдаад надад дээр хурж ирээд хэлсэн. Харамсалтай тэр хүн дүүргийн ахлагч гээгүй байх та бараг тэгсэн баг.
тухайн хүний баттай авралыг авсан үгүйг сайн мэдэхгүй. Авралыг авсан хүнд бүх зүйл үнэндээ боломжтой юу? Боломжтой юм тийм үү? Тийм учраас заримдаа манай чуулганыг буруутгах тийм чуулгануудын яриаг сонсоод үзэх юм болон тэгж ярьдаг. Бүх нүглийг нь уучлсан ямар ч нүглээс нь там руу явахгүй гэж заадаг аа. Энэ үнэн үү? Үнэн шүү дээ. Худлаа яриаг байх. Тэр хүмүүс худлаа яриаг тийм үү? Бид нар ч худлаа яриаг. За гэхдээ Библиэлд юм бол бүх юм зөвшөөрөгдөг. Авралыг авсан ямар ч гим нүгэл хийсэн бай там руу явахгүй үнэн боловч тэдгээр нь үнэхээр тустай зүйлсүүд. Үнэхээр босгон байгуулдаг зүйл үү гэсэн баг. Алидийн бидний дотор байж та буруутах юм болно. Бидэнд өгөгдсөн энэ эрх чөлөөг эзэн уучлалцсан юм чинь. Ингэж бодож болно гэсэн баг. Галаат номын 5 дугаар бүлгийг харъя. Хойш нэргүүлээд Галаат 5 дугаар бүлэг. За 1 2 дугаар Коринтиард Галаат ном бий биз? Галаат номын Галаат 5-ын 13 дугаар ишлэлийг уншия. Галаат 5-ын 13 хамтдаа уншия. Ах トゥ нараа та нар эрх чөлөөд дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махбодын төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биендээ хайраар үйлчлээ. Ах トゥ нараа та нар эрх чөлөөд дуудагдсан юм аа. Галаат 5-ын 1 дээрч Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Гэвч юу юм бол иймд бат цогс дахиж боолчл юм болгонд бүү орохтун гэж хэлсэн байгаа юм. Бид нэр эрх чөлөөг олж авсан нь үнэн боловч энэ эрх чөлөөг гимнүгэл хийхийн тулд хорон муугийн төлөө хэрэгжилж байна гэвэл энэ нь үнэхээр буруу зүйлээ гэсэн үг. 1 дугаар Петрийн номноос бас олж харъя да. 1 дугаар Петрийн 2 дугаар бүлэг. За ийм ишлэлүүдийг миний хувьд аврагдаад удаагүй байх үедээ Библиэлд хооронд нь бичээд тэмдэглэдэг байсан. Галаат 5-ын 13 гээд харуулна. Түүний ард заавалчгүй 1 дугаар Петр 2 дугаар бүлгийн 16-г бас бичдэг байсан. Тэгхийн болон дараа нь санахад амар байхгүй юу? Библиэлд сараатсан ч болно шүү. За 1 дугаар Петр 2-ын 16 дугаар ишлэл. Хамтдаа уншия. Чөлөөт хүм мэд үйлд. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халахвч болгон бүү ашигла. Харин бурхны зарц мэд үйлдэ гэж хэлсэн баг. Бидэнд эрх чөлөө гэдэг зүйл өгөгдсөн нь үнэн боловч гэвч үүнийг хормоо зүйлсийн төлөө тэгж хэрэгжилж болох уу гэсэн баг. Хормоо зүйлсийн төлөө хэрэгжилж болохгүй гэсэн байгаа юм тийм үү? Үнэхээр авралыг авсан юм бол яах вэ? Бид хүн бүхий л хүмүүсийн өмнө эрх чөлөөтэй боловч Паул юу гэж хэлсэн бэл би бүгдийг олж авахын тулд бүгдийн өмнө бүх зүйлийг үйлцэн гэж хэлсэн мэт. Хуйлгууд нь хуйлгүй хүн мэт. Хуйлтад нь хуулийн дор байгаа мэт. Ютач олон хүнийг аврахын тулд би бүх хүмүүст тийхүү тааруулсан гэж хэлсэн тэр үг шиг тийм үү? Эцэст нь бидэнд өгөгдсөн энэ эрх чөлөөг юуны төлөө хэрэглэх ёстой юм бол? Эзний сайн мэдээний төлөө түүний алдрын төлөө хэрэглэх ёстой гэдгийг мартаж болохгүй байна. За 1 дугаар Коринт 6 дугаар бүлгээ дахиад харъя да. 1 дугаар Коринт 6 дугаар бүлэг. За 6-гийн за энэ дээрээс харуулна. Тийм учраас итгэх хүнд бүх зүйл зөвшөөрөгддөгч. Учиртай гэсэн үг байна. За 13 дугаар ишлэл дээрээс харуулна. Одоо энэ итгэгч хүнд бүх зүйл зөвшөөрөгддөг боловч би юугаар ч эзэмдүүлэхгүй гэж хэлэнгээ Христэд итгэгч хүний энэ газар дээр оршин байгаа зорилгыг нь хэлж өгсөн баг. 13 дугаар ишлэгийг хамтдаа уншийе. Хоол нь ходоодонд хоолнд зориулагджээ. Харин бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Би энэ садарлал тус харин эзэнд зориулагддаг бол эзэн бид ачээ. Энэ хараа дээр хоол хүнс гэдэг зүйлийг бурхан бүтээсэн зорилго нь юу юм бол? Бидэнд идэх зүйлийг өгсөн биз? Зорилго байгаа тийм үү? Юуг ойлгуулахын тулд юм бол? Хүн зөвхөн талхаар бус бурханы амнаас гарах үг бүрээр амьдрал гэдгийг ойлгуулахын тулд тийм ээ? Би бодож үзсэн байхгүй юу? Хэрвээ бурхан биднийг юу ч идэхгүйгээр зүгээр л амьдрч байдаг. Тийм хүм тэгж бүтээж чадах байсан бол бурхан чадах бах тийм тэгвэл хичнээн амар бол
хоол хийнийг санаа зовох юм байхгүй. Хоол олж идэхийн тулд тэмцэх санаа зовох юм байхгүй. Зүгээр л оршин гэж ярьдаг баха. Зүгээр ингээл байж яхад болно. Тэгвэл гоё болоо. Гоё гинэ. Тэ оронд нь юу юм бол хоол амттай зүйлийг идээд түүнээс ирэх тэр баяр хөөр гэдэг зүйлийг бас яах вэ? Бид нар мэдвэхлөө. Мэдхгүй байх байсан баг тийм ээ. Тэ бурхан үүнийг өгсөн зориг байгаа. За энэ дээр юу гэсэн бол түрүүнээс олон шалтгаан байгаа. Энэ дээрээс харуулна. Хоол нь ходоодонд нь хоолнд зориулагджээ гэж хэлсэн байгаа эцэд. Энэ хоол хүнс гэдэг зүйл нь өгсөн зориг нь эцэд нь ходоодны төлөө байх. Тийм ээ. Энэ ходоод нь хоолыг хүлээн аван тэндээс хүчийг авна. Тэр хүчээр бид өхөн эрч хүчтэй баяр хөөртэй амьдарч байгаа эцэд. Үүний цаана сүнслэг зориг ч гэсэндээ байрсан биз. Хүн зөвхөн талхаар бас Бурхны амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдэг шиг. Эцэст нь Бурхны тэр агуу дүр төрхөөр бүтээгдсэн хүн энэ газар дээр амьдрахын тулд хүчтэй амьдрахын тулд хамгийн чухал зүйл нь юм бол үг гэдэг зүйл та нарт гарцаагүй хэрэгтэй гэдгийг ойлгуулахын тулд гэсэн үг байна. За. Гэвч хоолнч тэр ходооднч тэр юу юм бол хоолыг нь идэх ходоод байхгүй бол тэр хоолнд нь хоолны байгаа шалтгаан учир зориг байхгүй болно шүү дээ тийм ээ. За гэхдээ энэ дээр хэлэнгээ үүгээр дамжуулан ойлгуулахыг хүссэн Бурхны хүсэл байгаа. Хоол нь ходоод нь хоолнд зориулжээ. Харин Бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Тэгж хэлэнгээ биеийн садарлалд ус харин эзэнд зориулагддаг бол эзэн нь бид ажээ. За Христэд итгэгч хүний энэ биеийн оршин байгаа зориг нь юу гинэ? Хэний төлөө гинэ? Энэ бие нь хэн гинэ? Эзэнд зориулагдсан гэж хэлсэн баг. Одоо бид өхөн үүнийг ухаарах ёстой. Энэ бие нь хэний төлөө гинэ? Эзний төлөө. Энэ биеийг эзэн бидэнд өгсөн зориг нь ч юу юм бол энэ биеэр дамжуулан эзэн ажлаа хийхийн тулд байх. Тийм учраас Христэд итгэгч хүний энэ бие ямар чухал вэ гэсэн үг байна. Онцгойлон энэ үгийг Паул хэлсэн тэр шалтгаан юу юм болоо? Тухайн үеийн грекийн нийгэмд энэ бие гэдэг зүйлийг угаасаа хормоо зүйл, юу ч биш. Угаасаа бохир зүйл гэж үздэг байсан баг. Энэ бие нь бохир. Тийм учраас юу юм бол? Угаасаа бохир устдаж өгөх тийм зүйл учраас яах вэ? Үүний үн цэнтэй тооцоодгүй тэгж боддог байсан гэсэн үг байна. Харин Паул түүнийг сөрөнгө юу гэж хэлсэн юм бол би энэ хиндгнэ эзэнд зориулагдсан гэж хэлсэн байгаа юм. Энэ юу гэсэн үг юм бол? Бид өхөнд энэ залуунаас энэ эрүүл чирэг биеийг өгсөн эцсийн зориг нь юу юм бол? Эцэстээ энэ биеэр дамжуулан Бурхныг алдаршуулахын тулд байх. Яахын тулд гинэ? Бурхныг алдаршуулахын тулд. Тэгж хэлэнгээ 14 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байгаа юм. Эзнийг Бурхан амьлуулсан төдийгүй биднийг ч бас өөрийн хүчээр амьлуулнаа. За. Эхэндээ энэ 1 дугаар Коринт номыг би сурж явах үедээ энэ хоёр яагаад холбогдоод байгаа юм бол сайн ингэж хооронд нь холбож чадахгүйсэн. Эзэн бидэд зориулагдсан. Тэгжээснэ эзнийг Бурхан амьлуулсан төдийгүй биднийг ч бас өөрийн хүчээр амьлуулна. Ходоод ярьжсэн би ярьсан. Би ярьснаа эзэн ярьснаа. Тэгснэ амжилт гэхэд яваад гэж байгаа юм. За, үнийг холбож ойлгож чадах нь. Эцтэй юу юм бол? Энэ үгийн зорилго нь тэр баг. Бурхан эзнийг амьлуулсан биз? Иесус Христийг амьлуулсан биз? Яагаад эзний тэр биеийг тэр чигээр нь эзэн амьлуулсан бол? Загалмаа дээр цовдлсны дараа эзэн 3 дахь хоног дээрээ дахин амьсан. Дахин амьсан бие нь ямар бие байсан бол? Загалмаа дээр цовдлогдож өгсөн тэр бие байсан биз? Миний гарыг хар. Миний хажуу руу гараа хий. Тэгэд итэг гэж хэлсэн биз? Эзний дахин амьсан бие нь өөр бие биш. Өмнө нь энэ газар дээр өмсөж байсан
тэр бий байсан. За. Үлийн үг сүг юм бол эзэн дахин амьсан шиг бидний энэ бие маань чаагуулаа дахин амьлах бол. Дивожинд очивол та бүхэн өөр бие авч явахлаа. Энэ биеийг баштай дахин хэрэглэх болно ойлгож байна. Энэ биеийг бид өхөн мөнхөд эзний өмнө өмсөн амьдрах болно гэсэн баг. Тийм бол итгэгч хүнд өгөгдсөн энэ бие үүнийг бид өхөн хэрхэн хэрэглэж хэрхэн авч явах вэ гэдэг нь эцтэй миний мөнхийн хувь тавилантай шууд холбогдож байгаа тийм зүйл байгаа эцтэй. 5 минут унтчаа зэрхүү. Бонороо ядарч байгаа. За. Тийм учраас эзэн яасан юм бол эзэн дахин амьсан шиг бид бүхэн ч яасан гинэ? Түүнтэй адил тэр дөр төрхөөр амьлах болно гэж хэлсэн байгаа эцтэй. Тийм биз? Энэ үгийг ойлгох мөчөд байж тээ. Нэг талаас нь таларх сэтгэл, нөгөө талаас нь айдас. Мөн бас нэг сэтгэлд нь юу юм бол харамсах сэтгэл төрсөн. Энийг нь мэдсэн бол жаахан гамтаа хэрэгэлдэг байж. Нэг авралыг авахаас өмнө энэ биеийг би дэндүү гамгүй хэрэгсэн. Хүн цохиж, цохиулж, унгааж, хугалж, шалвалж, ухаангүй хэвтүүлж 9 жидээр хэрглэж үтсэн. Дараа энэ үгийг ойлгосон чи мөнхийн усад энэ бие мөнхөд хэрэглэхийг мэдсэн бол арай жоохон гамтаа хэрэгэлдэг байж. Тийм ээ. Ямар ч хаяа тэгдэг үстэй. Стан энэ мө биеийг стан гамгүй хэрэгэлжээ. Үнэхээр Христэд итгэгч хүмүүсийн энэ бие маань юу юм бол бид бүхэн эзний өмнө очиод ч юу юм бол энэ биеийг хэрэглэх болно гэсэн баг. Тиймээс 15 дугаар ишлэлээс эхэллэн Илж Паул энэ амар үгийг хэлсэн байгаа эцтэй. Бис чинь Христийн эргэтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Тэгвэл би Христийн эргэтнүүдийг авчид эдгээрийг янхны эргэтнүүд болгох уу? Огтгүй. Янхантаа нийлсэн түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь хоёр нь нэг мах бод болно гэсэн юм. Харин эзэнтэй нийлсэн нь түүнтэй нэг сүн сулаа. Садар самуунаас зүхт хүний үлддэг нүгэлбэр биенхэн гадна байдаг. Харин садарлагч нь өөрийнхөө биед нүгэл үлддэг. Та нарын бие бол Бурханаас та нарт буй доторч нь байдаг ариун сүнсний сүм бөгөөд та нар өөрсдөө ч өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу гэж хэлсэн баг. За. Христэд итгэгч хүний энэ бие. Энэ бидний бүхий л эрхтэн. Энэ юу гэнэ? Христийн эрхтэн гэж хэлсэн. Ариун сүнсний сүм гэж хэлсэн. За, дор бүрнэ бодоод үзье. Ариун сүнсний оршин байгаа энэ сүм. Миний төлөө загалмаа дээр цавлагдаж өгсөн тэр эзэн Иесус Христийн эрхтэн нь бидний бодолгүй, магадгүй, хамаагүй, гамгүй хэрэгжилж байгаа энэ бие. За. Энэ бие хэний хол? Одоо бид өхөн энэ бие хэнийх вэ гэдгийг бодож үзэх ёстой. Энэ бие хэнийх юм бол? Миний хоо. За. Би өөрийнхөө зүйлийг яаж ч хэрэгжилж болно тийм үү? Өөрийнхөө дэвтэр дээр сараачиж болно, зураг зурж болно. Тэгнэс өөрийнхөө ном дээр юу дуртайгаа бичиж болно. Одоогоос 20 хэдэн жилийн өмнө математикийн улсын шалгалт өгч ирсэн. Надад нэг л бариант байсан. Хуул. Өөр бариант байхгүй. Тухайн үед тамгалаад дарсан шалгалтын цаасыг өгдөг байсан. Цаг яваад идэг, шалгалт дуусах гад идэг. Урд хариултыг хэлж өгнө гэсэн ангийн дарга байсан охин тасгүр ийцэн. Улсын шалгалт учраас гаднаас хүмүүс үрж ирээд хараа зогсоод зүгээр ахаар яах вэ гэд орсоор би тэр үед орс хэлэндээ сайн байсан орсоор баах юм зараач. Багшаа намайг бодож үзээрэй. Үнэнхээр чадахгүй юм байна, барахгүй юм байна нэ тэрэг баах юм сараач явуулжсэн байхгүй.
шалгалтын цаг 10 минут, 5 минут. За энэ чигээр нь өгөлтөө нэш. Ядаж буутахаас шалгалтын заас дахиад нэгийг авъя гэсэн урдээс өгтүүд 1 2 3 гэ бүгдээрээ надаа гэсээр над дээр шалгалтын заас ирсэн бол ирээгүй. Тийм учраас яасаа тэр чигээр нь шалгалтын заасаа өгсөн. Хариултыг нь яасан юм бол тэр үед дандаа нөгөө юу гэдэг вэ? Бөөрн хилдэг чинь тест. Бодох биш тестээр зүгээр А Б В гэх тэрийг бичдэг байсан байхгүй. Тэр миний цаас биш байсан мэт. Дэржгээр нь хураалгасан. Яасан бол мэдээж 30 асуултын 30 болонгийн дуудсан учраас тийм азтай юм гэж байх уу тийм үү? Шууд унахаар ис улсын шалгалтанд золоор орсоор алдаагүй бийцсэн учраас багш нарын хурлаар ороод орсоор нэг ч алдаагүй учраас тэмцүүлээгээ 60 аваад тэнцэжсэн байхгүй. Ингэж болохгүй шүү. Яаж шороо дөрөв. За. Миний хол яах вэ? Хамаагүй хэрэгжилж болох байх тийм үү? За. Энэ би хэрүү эзэмшлэн минийх байсан бол штэ. Бид хүн яаж ч хэрэгжилж болох юм? Гэвч авралыг авах тэр мөчөд яасан бол энэ биеийг маань эзэн худалдан авсан ойлгож байна. Өмчлөгч нь хэн бол? Эцсийн өмчлөгч нь эзэн гэдгийг мартаж болохгүй. Түр авчаад 1-р Петр номноос олж харъя. 1-р Петр 1-ийн Нэгдүгээр Петр 1-ийн 18-аас 19-р ишлэл. Хамтдаа уншия. Ингэхдээ та нар эцэг өвгдөөс өвлсөн утгагүй амьдралаас алт мөнгө мэтийн устдах зүйлсээр бус. Харин гэмзэмгүй бөгөөд толбгүй хургных адил Христийн үнд цусаар золигдсноо мэдэгтэн. Христийн тэр үнд цусаар яасан гинэ? Золигдсон. Золино гэдэг нь ямар болох таагүй лээ? Биер идлэх ял түүнийхээ төлөө ямар нэгэн эд зүйлсийг өгж мултрахыг золих гэж хэлдэг үз. Эцэст нь юу юм бол? Бид өхөн авралыг авах тэр мөчөд эзэн тэр үнэтэй цусаа урсган бид нарыг өмчлөн авсан баг. Бурхан өөрийнхөө цусаар өөртөө өмчлөн авсан бурханы чуулган гэж хэлсэн биз дээ. Юугаар гинэ? Түүний тэр үнэтэй цусаар. Цус нь амийг хэлж байгаа. Махан биеийн амин цусандаа байдаг гэж хэлсэн биз. Цус орсохгүйгээр ямар ч зовлон байхгүй гэж хэлсэн биз дээ. Авралыг авах тэр мөчөд юу юм бол? Эзэн тэр үнэтэй тэр цусаараа өөрийнхөө өвдөлтөөр өөрийнхөө амаар бидний энэ биеийг худалдан авсан баг. Энэ бие маань одоо хэнийх юм бол? Эзнийх. Илчлэл 5-р бүлгийг харъя. Илчлэл 5-ийн 9-р ишлэл. Илчлэл 5-ийн 9. Хамтдаа уншия. Тэд шин дуудуулж хуйлмал номыг авч лацнуудыг нээх зохистон таам. Учир нь та нядлуулсан бөгөөд өөрийн цусаар бүх овг хил ард түмэн болон үндэстнүүдээс бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ. Авралыг авах тэр мөчөд эзэн бид бүхний өмнөөс тэр өндөр үнийг төлсөн гэдгийг бид бүхэн мэдэн авралыг авсан. Авралыг авсны дараа ч юу юм бол энэ бие маань минийх биш гэдгийг эзэн тэр өндөр үнээр үнийг нь төлсөн гэдгийг бид бүхэн хизээч мартаж болохгүй. Тиймээс 2-р хадын 6-р бүлэг дээр гардаг тэр зүйлийг мэднэс нэгэн хүн мод хийж байгаа. Сүхий унагдаг үстэй. Тэгээд ямар их харамсдаг бол тэгээ юу гэвэл үнийг би зээлсэн юм аа гэж хэлсэн. Үнтэй адилхан
Энэ би хинээс бид хүн хүлээн авсан юм бол эзнээс хүлээн авсан. Эзэн бид хүнд энэ биеэрээ дамжуулан эзний алдар энэ сайн мэдээний төлөө хэрэглээ гэж бидэнд даалгасан Бурхны ариун сүнс оршин буй түүний сүм гэж хэлсэн баг. За. 1-р Коринт 6-р бүлгээ дахиад харъя. 1-р Коринт 6-гийн 20-р ишлэл. За. 19-20-ыг дахиад хамтдаа уншийе. Та нарын бие бол Бурханаас та нарт буй доторчин байдаг ариун сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? Та нарыг үнэнтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуулаа. Эзэн бид бүхний төлөө тэр хүнийг төлөн биднийг өмчлөн авсан тул өөрийнхөө үхлээр өөрийнхөө тэр үнд цусаар эзэн намайг өмчлөн авсан учраас юм бол одоо бид бүхэн энэ биеийг эзний алдрын төлөө гэмнүглийн төлөө биш. Өөрийнхөө зугаа цэнгэлийн төлөө биш. Энэ газар дээрх өөрийнхөө тэр хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд ч биш. Хэний төлөө гинэ? Эзний төлөө. Энэ Библийн хариулт баг. Тиймд яах ёстой юм бол энэ биеийг бид бүхэн юуны төлөө хэрэглэх ёстой юм бол эзний төлөө, сайн мэдээний төлөө зөвхт байдлын зэвсэг болгон яах ёстой гинэ? Хэрэглэх ёстой гэж хэлсэн биз. Хойш нэргүүлээд 10 дугаар бүлгийг харъя. 10-ийн 31. 1-р Коринт 10-ийн 31 хамтдаа уншия. Тиймээс та нар эзэн ч уусан ч юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий. Ром 6-гийн 19 дээр ч юу юм бол энэ биеийг та нар юуны төлөө гинэ? Зөвхт байдлын зэвсэг болгон хэрэглээ гэж хэлсэн. 12 дугаар бүлэг дээр өөрсдийнхөө биеийг Бурханд амьд ариун дахил болгон өргөө гэж хэлсэн баг. Яагаад вэ? Энэ бие минийх биш учраас. Тийм учраас тэр зөвхт байдлын зэвсэг болгон хэрэглэхийн тулд бид бүхэн үргэлжид энэ биеийг халамжлан анхаарал тавин энэ дотор бохир зүйлийг орж ирэхгүй тулд яах ёстой бол цэвэр сав болгон эзэнд хэрэглэгдэхийн тулд үргэлжид арчиж зүлгэн угаах нь юу юм болоо? Бидний үүрэг баг. Тийм биз? Үүнийг манай залуучууд үнэхээр зүрх сэтгэлдээ сийлээсэ гэж бодож байна. Энэ бие маань минийх биш юм байна. Энэ бие маань эзний өмч болсон юм. Энэ биеийг эзний төлөө, сайн мэдээний төлөө эзэн бид бүхнийг аварч өгсөн юм бол өөртөө сайн үлсийн төлөөх тусгай ард түмэн болгохын тулд эзэн бид бүхнийг аварч өгсөн гэж хэлсэн биз дээ. Үүнийг манай залуучууд маань үнэхээр зүрх сэтгэлдээ сийлэнгээ амьдраасаа гэж үсэж байна. Харин энд гарч байгаа шиг эсрэгээрээ гэмнүглийн төлөө онцгойлон залуу насныхаа дур өсвүүдээс зүхтаа гэж хэлсэн биз. Эсрэг хүйс байна уу? Тэр бохир гэмнүглийн зориулан хэрэгжилж байгаа. Бидний дотор байгаа тэр хариун сүнс ямар их сэтгэл нэгдэх бол. Авралыг аваад ихэндээ ариун сүнс миний дотор орж ирсэн гэдгийг сонсоод тэгж их баярлсан. Яаж орж ирснийг сайн мэдэхгүй ч юутаач байгаа гэхээр байгаа юм байна гэд итгэсэн. Ихэндээ тэгж их баярлсан. Библийг уншаад үзсэн чинь та нар авралынхаа сайн мэдээг буюу тийм ээ биднийг аварч өгсөн тэр нэгүслийн сайн мэдээг сонсоод итгээд амлсан ариун сүнсээр тамгалагдсан гэж хэлсэн мэт. Ихэндээ гоё юмсан. Тэг ичмээр боловч би ч аврагдаад дардан замаар шууд эдэглэр тэгж амьдраа. 2 сарын турш баяр хөөртөө амьхандаа хичээсэн юм шиг. Түүний дараа энэ тэндээс мөнгө олоод гоё болоод ирэн үзсэн. Бурхан надад тусалж яах гэж андуурсан. Бурхан биш байсан шүү. Эцний юм болоо бузарсан юм ч шүү дээ. Эд баялаг гэдэг зүйлийг ч өгдөг юм байна гэдгийг дараа нь ойлгосон.
Түүнээс хойш бараг 6 сарын турш нөхөрлөөс холдсон юм шиг. Нууцаар итгэлээр амьдэрсэн хэдэн сар. Нэг өдөр үгийг сонссон чинь ариун сүнсний талаар Иохан Баатар үг орж ирсэн. Та нарын бие бол ариун сүнсний оршин байдаг сүм. Бидний дотор байгаа ариун сүнс үргэлжил бидний дотор яа гэм бэ? Шаналдаг гэж хэлсэн. Тэр үгийг бодоод үзсэн чинь нэрээ тийм юм. Энэ миний бие чинь ариун сүнсний сүм юм байна. Гэмнүглгүй эзний өмнө цэвэр ариун амьдрах үед баяр хөөртэй байсан чинь гэмнүгэл хийх үед яасан юм бол ариун сүнс миний дотор ямар их шаналж байгаа болдог бол тэр гэмнүгэл хийгээд ариун сүнс яваад өгчөж болоогүй бах та. Эсвэл одоо та явчиж болохгүй юу? Маргааш хүрээд ирээр. Тэгж болохлоо. Болохгүй. Түүнийг ухаарах үед юу юм бол Бурхны өмнө үнэнхээр их гэмс. Миний дотор байгаа тэр ариун сүнсийг ямар их гомдож амьдарч байгаа юм бол. Үнэхээр тийм биз? Бид хүн үүнийг санангаа эзний өмнө үнэхээр энэ гэмнүгэл гэдэг зүйлээс хол амьдраасаа гэж хүсэж байна. Энэ бие маань хэнийх вэ? Эзнийх. Авралыг авах хүмүүчэд эцсийн өмчлөгч нь эзэн бас. Тийм биз? Тийм учраас яах вэ? Энэ биеийг эзний төлөө, сайн мэдээний төлөө эзэн ч усан юу ч хийсэн түүний алдрын төлөө бид хүн хэрэгэлдэг тийм хүмүүс болоосэй гэж хүсэж байна. Онцгойлон Коринт чуулгын яасан бол энэ биеийг хамаагүй хэрэгэлсэн биз дээ. Хамаагүй хэрэглэж садарлал аригтан согтуурахад гэмнүгэл хийхэд хэрэгэлсэн учраас Коринт чуулган дотор үндэ хамгийн олон сахилгажуулалт авсан тийм хүмүүс байсан. Тийм хүмүүсийг дундаасаа зайлуул гэж хэлсэн мэт. 1-р Коринтын 10-ыг уншсан мэт тийм ээ. 11-р бүлгийн 30-аас 32-р ишлэлийг хамтдаа уншия. За, хамтдаа уншия. Үүнээс болж та нарын дунд сул дорой өвчтөн олон байгаа бөгөөд нилээд нь нойрсож байна. Бид өөрсдийгөө нягтлсан бол шүүгдэхгүй байхсан. Харин бид шүүгдэхдээ ертөнцтэй хамт яллагдахгүй тул эзнээр сахилгачдаг. Коринт чуулганы доктор ч үгнэ. Үүнээс олж та нарын дунд сул дорой өвчтөн олон байгаа бөгөөд нилээд нь нойрсож байна. Энэ Коринт чуулганы ахын дүүс энэ үннийг ухаарч тунгаан бодаагүй учраас яасан юм бэ? Хамаагүй амьдэрсэн мэт. 1-р Коринт 5-р бүлэг дээр гарч тэр гэмнүглийн талаар зөндөө олоодаа сонссон бах тийм үү? Уншихаас ч сонсохоос ч ичмэр тийм гэмнүглүүдийг хийж байсан. Ариун зоогийн ёслолыг хийх гэж байсан дарсыг угаад согтуурсан гэж үртэл гарч байгаа. Тиймээс яасан юм бол Бурхан тэднийг сахилгаж уусан. Зарим нь нойрсон буюу үгсэн гэсэн үг биз? Гэвч Бурхан яагаад сахилгаж уулдаг юм бол 32 дээрээс мэз харин бид шүүгдэхдээ ертөнцтэй хамт яллагдахгүй тулд эзнээр сахилгаждаг. Энэ ертөнц нь яах юм бол аврагдаагүй хүмүүсийн эцэст нь яах вэ? Энэ үнний хайраас татгалзсан хүмүүс нь нэг дор тэр ялаа авах бол аврагдсан хүмүүс нь гэмнүгэл дотор амьдрах үед яах юм бол тэр хүмүүстэй яллагдахгүй тулд тусдаа энэ газар дээр байх үедээ сахилгажуулалтаа авдаг гэсэн үг байна. Явж сайх ёстой шүү. Сахилгажуулалт ямар амар гэдгийг мэдэх үү? Авч утсан хүний өөр хэлэхэд хүсэх зүйл ерөөсөө биш шүү за. Тиймээс өнөөдөр богинохон 1-р Коринт 6-р бүлгээс хамтдаа тунгаан бодож үзлээ. Марталгүй зүрх сэтгэлдээ сийлээсэй гэж хүсэж байна. За хамтдаа залбираад дуусгая. Хайрын Бурхан тандаа баярлалаа. Эзэн та бид бүхнийг аварч өгөө зогсохгүй. Би басан чуулганыг өгнө. Мөнхөг сул дорой бидэнд ч хэрхэн амьдрах ёстойг зааж сурган үгээ үргэлж өгж байгаадаа талархаж байна. Үнэхээр бидний энэ бие минь биднийх биш гэдгийг эзэн тэр үнээр худалдан авсан бөгөөд эзний ариун сүнсний оршин байдаг сүм гэдгийг бид өхөн бодож үзсэн билээ. Ариун сүнстэй бидний дотор үргэлж хамт байгаад бол энэ биеийг маань эзэн та өөрийнхөө тэр цусаар өмчлөн авсан тул энэ биеийг эзний төлөө эзний оршин буй сүм гэдгийг мэдэж мөн эзний өмнө очих үед эзэн та дахин амьсан шиг энэ биеийг мач дахин амьлуулна гэдэг энэ үгийг санангаа эзэн таны өмнө эзний сайн мэдээний төлөө таны алдрын төлөө эзэн чуусан ч таны алдрын төлөө
энэ би зүрх сэтгэлээ энэ биеч эзэн танд зориулан амьдардаг. Тийм бид хүн болж чадах та тусалж өгнө. Биднийг хайрладаг эзэн Иесусийн нэрээр гойн залбирлаа. Аамен.